Их хурлын эрхэм гишүүдийн энэ өдрийн ямар амлан айлтан мэдлээ. Энэ нэлээ бас адармаатай юм асуудал. Гэхдээ бас нэг талдаа их тийм тодорхойч ус зүйл байгаа юм л да. Сонгогчдын энэ яг хуу сонгох эрхийн тухай энд бол яригдана. За альва иргэний бас сонгох эрхийн тухай асуудал сонгуулийн тухай хуулиар улам боловсронгуй болол ингээд зохицуулагдал явж байгаа. Тийм ч байх ёстой гэж байна. Саяны одоо бидний үндсэн хуулийн дүнэлттэй холбоотой хоёр одоо заалтын нэг нь бол энэ хүлээгээд авчиг гэдэг дээр бол яг бүгд санал нийж ах шиг байгаа юм. Тэр нь ялангуяа саяны хэвлэмэл материал тарахтай холбоотой асуудлыг. Тэр нь 41-9 сая одоо Баярмаа гишүүний хэлсэн тайлбар хийсэн зүйл. Энэ 44-р зүйлийн 44-ийн 6 бол өөрөө бол нэлээд бид бол нарийн ярьж ээж одоо энийг ямар хуулийн одоо төсөл хэлбэрээр ямар одоо хуулийн зохицуулалт ямар одоо хуулийн томьёолт орж ирэх гэдэг ярмаар юм байгаамаа гэж байна. Би энэ дээр ихлэ та бүхэн зориуд одоо жишээ нь сануулах үүднээс Монгол улсын үндсэн хуулийн 23-2-ыг уншиж байна. 23-2-д улсын хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангар өргөснөөр эхэлж улсын хурлын дараагийн сонгуулиар шин сонгогдсон гишүүд тангар өргөснөөр дуусгар болно гэсэн байна. За энэ яг ээжид сонгуульч бай, ээжид бус сонгуульч бай энэ бол ямар байдлаар тэр хүн эрх нь эхлэх үү гэдгийг бол заачсан байна. Улсын хурлын тухай хуулийн 7-гийн 3 дээр гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэдэг ингээд заачсан. Өөрөөр хугацааг нэг тодорхой заасан. Хэрвээ ээжид сонгуул болсон байх юм бол дараагийн сонгуул хүртэл 4 жил энэ хүн эрхтэй байна гэж байгаа юм. Гэхдээ тэр эрх бол аяндаа үүссэн эрх бол биш. Энэ бол тухайн улсын хурл олгосон чиг үүрэгтэй үйлдсэн байдлаар бий болсон эрх үүрэг юм байна. Бүрэн эрх. Тэр бүрэн эрх дотор нь улсын хурлын тухай хуулийн 8.1-26 дээр сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх гэсэн ийм чиг үүргийн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр бид бол сонгуулийн жил эхэлсэн ч гэсэн улсын хурлын гишүүн бол ажиллаа хийж байгаа гэдэг утгаараа уулзалт хурал зохион байгуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хууль яагаад энэ 44-ийн 6 хийсэн бэ гэдгийг 2011 оны 11 сарын 29-ний өдрийн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл гэрчлээд байгаа байхгүй. Тэр хуралдааны тэмдэглэлээр яасан гэхээ зэрэг энэ заалтыг яагаад ингэж та нар тухайлан оруулж өгсөн бэ гэсэн чинь тэндээс ямар хариулт гарсан бэ, ямар тайлбар гарсан бэ гэхээ зэрэг энэ бол ерөөсөө улсын хурлын гишүүн бол төлөөлөх хэрэгтэй. Иргэдийг одоо сонгогчдыг тэр төлөөлөх хэрэгээ хэрэгжүүлэх эрхийг бид бол энэ хуулиар зохицуулж одоо өгсөн юм аа л гэж. Тэгэхээр энэ бол угаасаа тодорхой одоо шин зохицуулт юм байна. Тэгэхээр энтэй уялдсан байдлаар үндсэн хуулийн дүгнэлт бол яг энэ зүйл заалт бол бусад сонгуульд нийлвших иргэдтэй уялдсан байдлаар их тэгш бус байдал үүсгээд байна гэдэг ийм одоо дүгнэлт хийсэн байна. За энийг бид хүлээгээд авчихсан. Нэгэнт хүлээгээд авсан бол одоо энийг хилцчихэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүлээгээд авсан ч гэсэн бид бол яг саяны байдлаар томьёолж оруулж ирэх үү эсвэл өөр байдлаар нэмэлт одоо заалт оруулж ирсэн байдлаар энийг томьёолох уу гэдэг ийм бас асуулт гарч ирээд байгаа юм. Энэ дээр манай ажлын хэсэг яаж одоо та бүхэн шийдэл одоо бодсон бэ, шийдлийг одоо шинэ ярилцсан бэ гэдэг нэг юм нэгдүгээр асуулт байна. Хоёр дахь зүйл сандаг учир гишүүн сая бол тайлбар хийж байна. Мэдээж хэрэг ажлын хэсэг бол нэлээд нарийн ажилласан байх. Тэрдээ бусад иргэдчийн уулзалт хийх хэрэг нь бол нээлттэй байгаа шүү дээ гэж байгаа байхгүй юу? Угаасаа сонгуулийн тухай хуулиар хэрвээ тийм эрх нээлттэй байсан бол яагаад үндсэн хуулийн зэс дээр маргаан гарсан юм? Яагаад үндсэн хуулийн зэс энэ дээр дүгнэлт гаргасан гэдэг асуулт гарч ирээд байна гэж байна. Тэгэхээр тэр эрх бол яг бидний ойлгосон шиг нээлттэй байгаагүй. Энэ улсын их хурлын гишүүний хувьд бол өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд олгосон ийм эрхийн хүрээний зохицуулт байсан учраас энэ дээр маргаан үрчсэн юм байнамаа. Тэгэхээр тэр хоёр дахь зүйлийг та бас бидэнд тайлбарж өгөөч гэж байгаа юм. Үнэхээр тийм нээлттэй зохицуулт байгаа мó гэдэг. За Цэндийн сандаг учир гишүүн хариулт өгье. За Цулхбаар гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр 4 жилийн хугацаанд бүрэн эрхийн хугацаанд ажиллах ажлын тайлангаа иргэд сонгогчдод тайлагнах нь үүрэгтэй. Тэр эрхийг чинь хангах үүднээс уулзалт, хурал, цуглаан хийх эрхийн нээлттэй болох үүднээс 44-ийн 6-г хүчингүй болгоогүй. Тэр заалт чинь өөрөө зөвхөн улсын хурлын гишүүн нэр дэвшгээр бол уулзалт, хурал, цуглаан хийн энэ нь одоо сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэсэн гэж их хурлын гишүүнд давуу байдлыг олгосон байна гэдэг ийм агуулгаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсан байхгүй юу? Улсын хурлын гишүүн нэр дэвшгээр бол энэ одоо уулзалт, хурал, цуглаанд хамаарахгүй. Тийм учраас эн чинь өөрөө нөгөө талаараа их хурлын хууль, засгийн газрын хууль, нэгжийн хуулиараа та бүхэн ард иргэдтэй хийсэн ажлын тайлан, төр засгийн бодлого шийдвэрээр танилцуулах эрхийн байгаа учраас
хүчингү болгож болохгүй энэ эрхийг эдлүүлэх үүднээс тэр заалтыг өөрчилж аливаа этгээдэд хурал уулзалт цуглаан хийх эрхийг нээлттэй байлгаж өгье, боломжийн байлгаж өгье. Тэр ажлаа тайлгнахад бол тэр уулзалтын өрөөнд ажлаа ярь танилцуул. Харин хэвлэл материал болохгүй маа гэдэг ийм л агуулгаар. Тийм учраас энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт чинь бол үндсэндээ агуулга нь улсын их хурлын гишүүн яахаараа уулзалт хийгээд тэр нь сонгуулийн судалгаанд хамаарахгүй байгаа юм бэ. Бүр ингээ үг үлрээ заагаад өгсөн. Тэгээ яахан бусад жирийн иргэд одоо хориотой юм уу? Эн чин тэгш байгаа юм уу? Шудраг байгаа юм уу? Жигд гараанаас гарч иж чадж байгаа юм гэдэг ийм л агуулга байхгүй. Тийм учраас тэр заалт 44-ийн 6-аг чинь аливаа этгээд гэж өөрчлөд байгаа нь тэр. Аливаа этгээдтэй тэр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн эмчийн компани, удирдлага, орон нутгийн удирдлага, их хурл, засгийн газрын гишүүд бүгд орно. Тийм учраас бүгд сонгуулийн сурталчилгаатай хамаарахгүй асуудлаа бол ярих нь нээлттэй. Намайг дэмжээр би дэвшиж байгаа шүүл гэж ярихгүй бол одоо ч гэсэн мөрдөж байгаа хуулиар бүгд нээлттэй байгаа. Энийг хаалттай байсан юмыг нээж өгöd байгаа асуудал ерөөсөө байхгүй. Энэ нь өөрөө сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг нэг сарын 1 болгож татаад байгаа асуудал ерөөсөө байхгүй шүү. Хинч гараад очиод аль суманд очиод уулзалт хийх нь нээлттэй. Альч гишүүн, альч тойрог дээр очиод уулзалт хийх нь нээлттэй. Яагаад тэгэхээр их хурлын сонгуулийнхаа хуулиар, засгийн газрынхаа хуулиар тэр хуулиудын заалт нь үүргэн байгаа учраас тэр заалтыг чинь хангах үүднээс хүчингү болгоогүй бүгдэнд адил тэгш эрхтэйгээр нээж өгöd байгаа нь. За Зулбахар гишүүн тодруулжсоо. За баярлалаа. За бид бас нөгөө парламентын чинь хилцэх нь бол бидний үүрэг учраас яг ингэж хилцээл явуулсан юм шиг байна. Яг нэг зүйл дээр их тодорхой ойлголттой баймаар байна. Бид үндсэн хуулийн тэр заалт бай улсын хурлын одоо тэр зохицуултууд чинь улсын хурлын гишүүн болвол ажиллаа хийж байгаа гэдэг. Ажиллаа хийхэд бол яаж хийх вэ гэдгийг бол маш тодорхой заагаад өгсөн. Хугацааны хувьд эсрэг нь заагаад өгсөн байхгүй. Тэгээ энийг бол сонгуулийн тухай хуулиар бол зохицуулчихсан юм. Тэгэхээр миний хэлээд байгаа нь бол энэ бол яг улсын хурлын өөрийнх нь бүрэн эрхтэй уялдсан байдлаар хийдэг ажлаа нь уялдсан байдлаар сонгуулийн сурталчилгаа биш байдлаар яаж ажиллах вэ гэдгийг зохицуулсан заалт байхгүй. Тэгээ энэ бол үндсэн хуулийн дүгнэлт гаргахтаа бол энэ чинь үндсэн хууль зөрчлөө гэсэн юм. Тэгэхээр хэрвээ үнэхээр бүгдэд нээлттэй байсан бол үндсэн хуулийн төсөөс ийм дүгнэлт гарахгүй. Ийм маргаанч үүсэхгүй байсан. Нөгөө нэг зүйл бол бид бол ажлаа хийхин төлөө энэ зохицуулсан зохицуулт бол илүү боловсронгуй агуулж энэгээрээ явхан зүг байхаа гэсэн энэ дээр саналтай байгаа юм. Гэхдээ яг зохицуултыг бид нар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн өрөөнд бол зохион За үгэлээ. Цагаан хүүгийн